Алдарган гэх энэ үг бүхий буряадсан олонд дуугараши тэр нааднараши али эрт танигдсан бэлээ. Энэ олон гүрэнэ наадан хэзээ ханаашлагдаж хаана хөгдөж ямар түүхий туулж өнгөрүүлнэ бэж энэ баримтат лавтруулгороо таандуудта хүргэж байна. Буряд зон олон Монгол гүрэнд ажил төрж байгаа буряд яатан 20 дугаар зууна ихнээ хагат амьдрал арж байдлын талаар нэлээдгүй бэрхшээлээ туулж ярих түүхтэй. Тэдэмнэ амьдралын баяр цэнгэл зовлон гоник уйгашууе дуугаараа илэрхийлж тайтгарлал аврж зовлонгоо нэмэлхэн хэрэгсэ хойшууй өрихөөгөд 우리 удамда ургамжаараа айлдаж хайхан аж төрхөе уриорж байх олонтой юм. Монгол оронд нийгмийн тогтолцооны шилжилтийн үе явагдаж байх хүндхэн онжолнууд улс орны эдийн засгийн хямрал хүн зооны зан байдал өөрчлөгдөж байх энэ цаг үед буряд төмнөе нэгтгэж томоохон наадан эхлэн түүхтэй. Мөн хата бэж алдарган олон улсын наадам юм. Хэнтэм буряд төмнө соёл урлагийн онцлогийг сурталчлан соёлын арга хэмжээ явуулах ханаачлага Хэнтэй аймгийн засаг дарга тамгын газрын соёлын ажилтан мөнхөн жаргал 1994 оны хавар гаргаж Хэнтэй аймгийн засаг дарга балдан дуржид танилцуулж дэмжигдэнээр Хэнтэй аймгийн дадал хомонд буряд дууны наадан гэх шийдвэр гаргаж энэ наадан эхлэл тавигдан түүхтэй билээ. Буряд ардын дууны тэмцээн гэдэг наадам гэдэг юм тэмцээн гэх маягаар аймагта хээмээр байна санаа ярьж орж ирсэн. Тэгээ буряд ардын дууны наадам гэж одоо яагаад тэгж нэрлэв? Чи намайг буряд учраас ус тэрийг хүсэж байна гэж бодоо юу гэх юм дотроо бодоо тэгж хэлээгүй. Одоо өөрөөр хэлбэл ер нь би нэг тэгж яахгүй шүү дээ. Хоёрдугаар тэнд эдийн засаг маш хүнд юу наадам хийхтэй мантай цалингаа тавьж чаддаг байсан. Тэр үед наадам хийх тэгээ наадам зардал гаргах тийм сэтгэлгээ бидэнд ялангуяа надад байгаагүй бараг. Тэгсэн чинь мөнхөн жаргал маань соёлын хэлтсийн мэргэжилт маань гараа явсан ихний удаад. Хэд хоногийн дараа дахиад ороод ирлээ чи нөгөөхөн чинь. Дахиад нөгөө наадмаа яриад. Гочи тэгээд одоо заавал хийгээд юм тийм. Хаана хийх вэ дадал дэмээр байна. Дадал чинь одоо манай буряд сумдын нэлээд зайдуу зах газарчтай тэгээ болж байгаа юм уу гэсэн Чингисийн төрснүүдийг төвг дурсгалтай газар тэнд хийвэл хүмсөө сонирхолтой болох байх гэж. Тэгээд дадалд тэр наадам зохион байгуулахыг одоо яг зөвшөөрье гэж би яриад тэрнээс биш гүндэн тэгээ ингээ гэж нэг хэлцаагүй. Тэгээд 3 нуурын амралтан дээр төчиглээд сум бол тэр үеийн төчиглэх хэцүү. Сумын дарга өөрөө шинэ зардал хөлс байхгүй тийм байсан амралтандаа нэлээд төчиглцгээд ингээд наадам зохион байгуулахаар болсон юм аа. Энэ алтрган наадам бол 1994 онд анхадаа дадал сумын зохион байгуулагдсан байдаг. Гэхдээ 94 оны аймгийн засаг даргын тамгын газрын ажлын төлөвлөгөөнд бол орсон ажил биш. Он гарснаас хойш 3-4 сарын үед л ийм одоо буряд дууны наадам дадал суманд хийя гэдэг санаа төрж засаг дарга балдан дорж даргатаа одоо танилцуулж энэ наадам эхэлсэн байдаг. Тэгээ энийг яагаад хийх болсон бэ гэхээр засаг даргад орж хэлсэн буряд дууны наадам ингээд дадал суманд хиймээр байна гэж санал оруулахад бол дарга үгүй чи одоо өөрөө халахын тэгээд буряд дууны наадам заавал хийх гээд энэ одоо ийм зах зээл хөрөнгө мөнгө санхүүгийн эдийн засгийн хувьд хэцүү үед тэгээд заавал дадал суманд энийг заавал хийх гээд идэх чинь ямар учиртай юм. Энэ бол жоохон тийм
боломжтой биш ээ гэд тэгжээс. Тэгээд 2 дахь 3 дахь орж дарагтаа одоо айл болохоор ойлгуулж, танилцуулж ингээд одоо зөвшөөрүүлж 94 оны наадам анх эхэлсэн байдаг. Яагаад ингээд заавал бариад дууны наадмыг хийх гэж зүтгээд байсан бэ гэхлээр яг хөө тэр үед одоо залуу байж ямар нэгэн юм л одоо ингээд аймагтаа хийх, аймгийнхаа нүүр царайг харуулах, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах ерөөсөө л тийм сонирхолтой байсан болохоор манай Хинтэн аймгийн одоо урлаг соёлынхоо талаас бусад аймагуудаас ялгарах бас нэг онцлог нь бол Бурайд угсаатан олноор оршин амьдардаг ийм аймаг учраас Бурайд дууны наадмыг л бид нар хийх ёстой байна. Тэрнээс хойш Монгол ардын юм уу одоо бусад ямар нэгэн юу хийхэд бол аль ч аймаг хийж болно. Манай аймгийн онцлог бол энэ Бурайд угсаатан. Бидний чинь ингээл энэ тэнд явхад хаанах уу хинтих гэхээр л Бурайд дуул гэдэг штеп. Тийм учраас энэ Бурайд гэдэг угсаатныхаа соёлыг барьж авч энэ талаараа нэг наадам хийя гэдэг л миний зүгээр бодол. Тэр үед залуу байсан сайхан Бурайд дууны наадам хийл гэж бодсноос биш өнөөдөр их шиг ингээд ийм олон улсын одоо их наадам болоод ингээд нэр хүндтэй явна тэгнэ ингэн гэсэн тэр үед бол бодол байхгүй тийм юм мэдгчгүй ингээд Бурайд дууныхаа наадмыг хийх гээд эхэлсэн байдгийг. Нийгмийн бодлого эхэлсэн дараагийн 1994 оны 5 сарын 26-ны өдрөө Юудгөр тоотод тушаалаар мөнгө жаргал, уламжав, авиримэд, гомбо, ишин хорлоо, дорж сүрэн, даржаагын бүрэлдэхүүнтэй комисс томилогдож бэлтгэл ажилда орхон байдаг. Алдрагын анхны наадны төсвөө 30,000 төгрөгөөр эхлүүлэн шаха салин тавьж шатахгүйгээ болж төрдө мөнгө байхгүй учраас хандав дэмжлэг олох тал дээр хөөсөлдөж совраг компани захирал даштондогтой хандахнаар наадмын мөнгө төхрийг эхлэл тавигдсан байдаг. За тэгэл нэгэнт дарга зөвшөөрсөн учраас шууд нийгмийн бодлогын хэлцээний дарга дээр ороод тэгээд одоо ийм бүрэлдэхүүнтэй ийм комисс ингээд томилмоор байна. Тэвэн тэтгэгчээ би өөрөө олноо гэл тэгэл энэ нийгмийн бодлогын даргын тушаал гаргуулсан. За тэгээд төсвөө гаргалаа алтрагын наадам одоо Бурайд дууны наадмынхаа 1-р байрын шагналт хэдэн төгрөг, 2-р байрын шагналт хэд, 3-р байр гэдэг ингээд гаргаад нэг 30,000 төгрөгийн төсөв зохиолоо. Тэгээд за ямар ч хэсэн нэг 30,000 төгрөглөл босгочвол тусгай мосгай шагналыг яг тухайн үед аж ахуй нэгжмэгчүүдээр ингээд яриад болчих واخ гээд. Тэгээ 30,000 төгрөгөө хаанаас олдгийг бэлээ. Энийг л эхэлж олохгүй бол болохгүй гээд. Тэгээ тэр үед чинь дөнгөж л нөгөө 90 хэдэн оны ихэр чинь нэг компаниуд байгуулагдаад орон нутгийн ийм аж ахуй нэгжүүд дөнгөж байгуулагдчихсэн. Би өөрөө бас төгсчихэд удаагүй байсан болохоор тэр хүмүүсийг нэг их сайн танихгүй. Тэгээ сонсоод сургалаад байсан чинь энэ Совраг гэд компани захирал Даштондог гэдэг нэг хүн байдаг. Тэр өөрөө Дадал сумын Бурайд хүн гэж сонслоо. За тэгээд тэр хүнтэй л холбогдвол энэ 30,000 төгрөгийн маань ивент тэтгэгч юм биш байгаа гэд. Тэгээ би өөрөө танихгүй болохоор таньдаг хүнээр нь дамжуулаад ингээд нэг юм хийх гээд байгаа ингээд тэгэж гисэн ч аваа боломоор хэлж гин гинэ. Тий нааштай байна. Тэгээд тэр Даштондогтойгоо хэд холбог ингээ хүнээр дамжуулж холбогдож агаад тэгээд тэр Совраг компани маань 30,000 төгрөг надад авчирч өгсөн урд маань. Тэр наадмын ядаа дэсгэд байлгүй дээ. Энэ манай чуулгын даргаас мөнгө жаргал тухайн чинь соёлын хэлцээний даргач байлаа. Бид санаж байна. Энэ эднэр бол надтай уулзаад одоо ийм алтрагын наадмын зохион байгуулж танай нутаг зохион байгуулж байна. Дэмжлэг тусалцаа танай компаниас байна гэж хүссэн. Тэгээд би шууд болцоогоор нэг 30,000 төгрөг өгч та ивент тэтгэжсэн. 101,000 төгрөг. 101,000 төгрөг одоо хариуг юм шүү дээ. 100,000 төгрөг гэсэн үг шүү дээ. Ингээд наадмыг энэ олон байгууллагууд дадлын нутгийн байгууллагууд хоорондоо одоо өөрийнхөө зардал гаргаад наадмаа хийж юм аа. Совраг компани, Балж компани, Алтан төрөө компани, сумын Дадал сумын засаг даргын хамгаалын газар, хөдөлмөр компани, 3 нуур арчаан цовлол, нэргүй даргатай Баян хорч оолгон, хан хэнтэй Пүүсийн Дадал дэх салбарын эрхлэгч мөнгө дэлгэргэн, ардын дуугч гэж бол хан хэнтэй шуулгын одоо байр орон юугаа наадам зохион байгуулалт байрыг өнгөө гаргаж ирсэн байна. Тэгээд эднэр бол хэдэн төгрөг өгөөд өөрийнхөө чаддаг юмар одоо тэнд ханд өгч гэдэг юм уу
наадам зохион байгуулалт тусалж байсан. Тэгээд тусламж ерөнхийдөө гайгүй болоод 3 нуурын амралтан дээр нэлээд төвлөрөл авралтын соёлын төв ингээ хийчих юм аа. Хинтээ аймгийн засаг дарга тамга газрын нийгмийн бодлогын хэлтсийн даргын юудгөр албан тушаалаар 14 хоногийн дараа буюу 1994 оны 6 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Хинтээ аймгийн дадал хомонд алдраган наадан эхэлэн түүхтэй. Энэ дууны урилдаанд дадал, бэндэр, мөрөн, хэрлэн хомон, Улаанбаатар хотоо 35 уран бүтээлч оруулсарж ур шатбара хорж их хааны үлгэн нутаг Бурятны хадны онцлог соёлыг сурталчлан Бурят дуунуудаа уянгуулж яохор бүжгөө бүжгэлж жарам моря унаж хотоог тэрэг хүлж урилдааны шилдэг оролцогчдоо тодруулан байдаг. Энэ Бурят зооны өв соёл гэдэг юм ясангуудын бас яг ардын урлагийн наадам гэж болдог ч гэсэн бас одоо яг тэр зөвхөн одоо ардын урлагийн наадмаас гадна тэр ястан үндэсний одоо өв соёл тэр хэл яриа хувс хуунаар одоо авах амьдрал их олон талын мэдээж юмнууд тэр болгон хийгдэж байгаагүй шүү дээ. Тэгээд энэ наадмаас л одоо тэр нэг одоо ясны бүр өв соёл нь одоо олон талаараа одоо тэр сэргээгдэж, залгамжлагдаж, хөгжүүлэгдэж ингэж одоо болсон сайхан төвтэй. Тэгээд энд бол одоо олон хүний оролцоогоо төрийн бус байгууллагууд ч байдаг юм уу, Бурятын соёлыг одоо хөгжүүлэх засаг төрөөс одоо тэр санхүүжүүлэх албан одоо юуны хэмжээнд одоо зохион байгуулагдаж ирснээрээ их сайхан наадам болсон юм л да. Тэгээд бусад одоо яснууч гэсэн ийм наадамыг одоо зохиохыг хичээж одоо бас л наадам зохион байгуулагдаж байгаа. Гэхдээ бол одоо энэ атарган наадам шиг ийм хэмжээнд бол аль нь бол одоо хөрсөн тийм наадам байхгүй. Гэхдээ энэ наадам зохион байгуулах, энэ наадмаар уралдах гол нь биш. Энэ наадмаар одоо сайхан тэр үр дүн төрч тэр олон ястан үндэстнүүдийн соёл, өв уламжлал, ёс заншил одоо өвгөнс байдлууд нь л одоо хөгжиж харагдаж ялгарч байвал сайхан. Тэгээд тэр уралдаан болвол Бурят ардын дуу дуулаачтай ингээд нэг төрөл, нөгөөх нь Бурят одоо хөгжмийн зохиолчдын зохиосон шинэ үеийн дуунуудыг ингээд хоёр төрлөөр анх зохиогдсон. Тэгээд тэр уралдаанд болвол манай одоо аймгийн сумдуудын төлөөл оролцсон. Тэгээд эхний наадам 94 амд дадал сумын зохиогдож тэр дадал сумынхан маань одоо тэр наадамд бэлтгэж тэр анонс гаргахтаа алтрагна гэж нэрлэж тэгж одоо гаднах зар тэр юунуудаа өгсөн байсан. Тэгээд алтрагна гэдэг нэрийг бол дадал сумынхан гэсэн аймаг бол аймгийнхаа хэмжээнд тэр Бурятууд дуулаачтай уралдаанд ингэ зохион байгуулсан ийм төвхтэй. Наадны нэрийн Монгол орн Бурят нутгийн тал хээрт ургадаг шар өнгийн алдарган сэсгээр бөлөгдөн нэрлэн юмха. Энэ сэсэг нь хатуу шөрүүн байгальдашаа төсвөртэй ургадаг учраас Бурят дэвнэ эвнэгдэл төсвөр хатуурчлаа бөлөгдөм бэлээ. Анхны наадны нэрийг өгдөө дадал хомын ажлын хэсэг тойрж хугаад олон нэрийн хандлуудыг гаргаж энэ наадна алдарган гэж нэрлээ хамнаа ягавж гэж хөөрөлдөөд энэ ханаага дэмжин алтраган нэртэй болгон юмхэ. Бид нар суужгаад за тэмцээнээ сүүлээ наадам болохоос боллоо, нэр өх юм боллоо. Тэгээд бүгдээрээ суужгаад ярьсан чинь би тэгшээ нөгөө Улаалзай гэдэг дуу байдаг. Улаалзай гэдэг чинь нутгийн нэрлэлдээ шинжлэх ухааны нэр нь юу? Сарана гэдэг. Тэгээд байгалийн хайхан сэсгүүд цоо бадралтай Улаалзай байгаа твийн оронсоо баялагтай Монгол нэ гэж. Үнэхээр Монгол нэ баядаг байхгүй юу? Тэр сайхан дуу гаргасан чинь манай нөхдүүд янз бүрийн санал гаргаж байна. Хэд нэр гараа. Тэнд бол бас алтрагна гэсэн нэр их содон сонсогдож байгаа. Тэгээ ихэнх нь алтрагна болгоё гэхэд нь за тэгээ алтрагна болгоё нэр ингээд.
Тэгээд маргааш өглөө манай хурлын нарийн бишгийн дарга даваа жаргал бичих зурх их авьяастай тэр гадаах нөгөө анус гэдэг нь гаргаад тэгтээ зургийн зурхада улаалзаага зуршиж байгаа. Одоо тэгээд нөгөө юугаа алтарганаа мэдэхгүй байгаа юм шиг яг ямар ургамал гэдгийг. Тэгээд би ганх үе чи геологи инженер хүн нэг яаж игээд мэдчихээр гээд орхицсан. Тэгээд би анхаараг орхицсан. Тэгсэн аймагаас комисс ороод ирлээ. Нөгөө аймгийн комиссарч ирээд миний өрөөнд уул задал за ингээ ярьсан яаж яснаа бэлтгэл ямар байна гэж үзэж ярьсан. Юу яадیں۔ Алтарган юу байна? Аль байна? Ямар ургамал байна гэсэн шинэ. Би одоо мэдэхгүй юм шин. Ган хоёгаа чи хэлээх гэлээ л дээ. Ган хоёг маань мэдээгүй шин. Тэгээд дооломжоош биологийн багш юм шин. Бишээ энэ улаалзаа сараана биш байна атах шин гээд. Тэгээд за яах вэ энэ удаа тэгээд дараа учрын олдноос тэр нэрээрээ л ингээд хийчихье гэд хэлсэн. Анх Алтарган наад маань улаалзаа гэж нэртэй ардын дууны уралдаан тэмцээнээр эхэлсэн юм аа. Тэгээ сүүлд нь Алтарган гэж нэр өгөөд тэгээ тэр жилдээ Алтарган дууны наадмаар эхэлсэн. Манай Хинтэй аймгийн 6 сум аймгийн төвийн багуудаас ирж энд болж ирсэн юм аа. За бас тэгч чинь 30 гаруй ардын авьяаснууд энэ наадамд оролцоод би тэрэнд нь оролцоод сумаас тэгээ 2 дугаар байрыг эзэлсэн бас тэр сайхан дурсамжтай байдаг юм аа. Тэр үед 2 дугаар байрны шагналд юу байсан бэ гэхэд 10,000 төгрөг диплом. Тэр их сайхан надад санагдаж байсан юм аа. Тэр үед чинь мөнгөний ханш одоогийнхоор бол 100,000 төгрөг л гэсэн үг да. Алтарган наадан ха мен нэг шиж наадам биш. Дүлхэн үнсэг болон бүртээ аж хуудаг буря төмнөе нэгтгэн соёлоо их баяр юм. Алтарган наадан анхлан үсэн оролцогчтой эхлэн ха жил ирэх бүрээд улам үргэлжин төлөж. Монгол улс, Оросын холбооны улс бүгд найрамдах хятад ард улс бусад орны буряд зонуудыг хамаархан олон улс томоохон наадам болон хөгжвөг эш. Буряд ард хэл соёл, уламжлал, урлагийн хадгалан залуу үед уулуулан үлдөөхөд энэ наадны онцлог оршино. Улууд гүрнүүд буряд өргөдийн харилцаа үргэлжлүүлж ах дүүгээ холбооё богшуулахад шухал аш холбогдолтой наадам болгон юм. Манай Хинтэй аймгийн хувьд бол бас анхдагч гэдгээрээ одоо маш их аж холбогдол өгж бас хүчилж мөрөөдөл манай бахархал юм да Алтарган наадам. Тэгээд шин залуу хүүхдүүд оролцогчдыг бүгднийг бас хамруулах энэ тал дээр бүгд санаа зов замнаж хөгжүүлэх тал дээр их одоо сэтгэл зориг зүрхээр оролцдог л доо бахархалтай багталтай бас тэндээ орохыг хүсдэг хүлээдэг 2 жилийн хугацаа гэдэг бол бас тодорхой хугацаа гэж бид нар боддог. За тэгээ ойртоод ирэхэд бол одоо бүгдээрээ л эндээ бас урьдчилсан бэлтгэлтэй бол одоо хүн хэлсэн хэлээгөө гэр бүлээр ах дүүгээрээ одоо бин дээр ширээ дадал сумд бүгдээрээ л энийгээ бол бэлдээд шинэ уран бүтээл байв тэрийгээ тойроод эхлээд бэлдсэн байдаг. Тэгээ бага Алтарганаа бид нэр хийхэд энэ дээр аль түрүүн л одоо шинэ уран бүтээлүүд бол дэлгэрээд бэлэн болсон тэр хооронд одоо аль нь илүү бас сайхан буриадынхаа хөгжилд түүхийг одоо бүх юмыг агуулсан хэл соёлыг агуулсан тэр чиглэлийг хараад ингээд шалгууруулаад оролцоод өдий хүртэл яваад хөгжөөд ирсэн байд юм аа. Алтарган наадмын өр өгөөж гэх юм бол их шүү дээ. Одоо тэгээд газар задрын буриадууд одоо бие биенээсээ суралцсан, ах дүүнэрээ уулзаж танилцсан. Одоо тэгээд буриадын хэл соёл гэдэг агуу юм биш. Одоо бие биенээсээ олж авах хойч үеийнхэндээ залуучуудад сургах тэр соёлоо авч явах энэ тал дээр бол Алтарган наадам бол ач холбогдолтой. Алтарган наадан анх эхлэн 1994 оноос хойш 32 жилдээ золгож мөнөөхд 16 дахиудаага Алтарган наадан болохоо байна. 1994 онд Хинтэй аймгийн Дадал хомонд, 1996 онд Хинтэй аймгийн Бэндэр хомонд, 1998 онд Хинтэй аймгийн Бадширээ хомонд, 2000 онд Дорнод аймгийн Дашвалур хомон, 2002 онд Оросын холбооны улс Агайм буряд тойрог, 2004 онд Дорнод аймгийн төв шой болсон хотод,
2006 онд Оросын холбооны улс Бурят улс Улаан үд 2008 онд Оросын холбооны улс Эрхүү мөрж 2010 онд Монгол улс нийслэл Улаанбаатар хотод 2012 онд Оросын холбооны улс Агын тойрог 2014 онд Хэнтэй аймагын Дадал хомонд 2016 онд Оросын холбооны улс Богд Наримдах Бурят улс нийслэл Улаан үд хотод 2018 онд Оросын холбооны улс Эрхүү хот 2022 онд Оросын холбооны улс Агын Бурят тойрогт 2024 онд Булган аймагын Булган хомонд болж 16 дахин удаагаар наадамнай болох байна. Мөнхөд алдраган наадамнай Дэлхийн Бурят зоны хүсэж хөлөөдөг соёл томоохон баяр болж Монгол орны үнсэг булан бүрийнхөө Оросын холбооны улс Бурят улс Богд Наримдах Хятад ард улс Өвөр Монгол шинэхэн Бурят дүүнэрнэ нэг газартаа суглаж гараараа бүтрэлдэж явхар бүжгөж өвөр нэгдэлээ илэрхийлэл болохоор үргэлжлэж байна. Өндөөний ховсоны үзүүлбэр ардайгаар урлагаа үтсгэлэн уран уншлаг шүлэг язгуур урлагаа тоглолтууд өндөөний бүх юм барилдаан хор харваан цагаан харваа гэж уламжлал спорт төрлүүд зохион байгуулагдаж өрсөлдөн нааддаг үлээ. Өв соёлоо олон түмэнд хөргөн хөгжүүлэх ашиг холбогдолтой алдраг наадам болгохой. Энэ наадам бол Бурят зоны өвлөмжийг сэргээх, залгамжлах, хөгжүүлэхэд асар их нөлөө үзүүлсэн ийм наадам юм. Тэгээд энэ зохиогч толгомдол ер нь бол улам өргөн дэлгэр олон төрлөөр ингэж тэлж хөгжиж Бурят зоны уламжил соёл хөгжилд бол хамрагдах хүрээ оролцоогоо бол улам их өргөн болж ингэж гадаад дотоодоос шуулчаад сонирхож дэлхийн ертөнцид байгаа өөр орон нутгад амьдардаг Бурят ястангууд ингэж ордог ус юм сайхан наадмаа. За ингээд жилээс жилд 2 жил тутамд нэг удаа зохион байгуулагдаад жилээс жилд улам өргөжөөд явж байгаад одоо ингээд Оросын холбооны улсад нэлийн хэдэн удаа зохион байгуулагдлаа. Маш их олон хүнийг хамардаг боллоо. Дэлхийн их олон улс орноос Бурят угсаатнууд маань ирж оролцдог боллоо. Номинацууд нь их өргөн дэлгэр болдог боллоо. Одоо тэгээд гарч байгаа тэр төсөв мөнгө шагнал урамшуул энэ төр бол нэгэ миний нөгөө нэг арай гэж олж исэн 30,000 төгрөг бол биш болсон байна. Тэгээ энийг харж яхад бол надад их сайхан санагддаг. Тэр үед 94 оны наадамд бид нар чинь нэг хэдэн хүнд өмсгч Бурят дээлж олдохгүй. Бурят дуугаа ингээд аятайхан бүтэн дуулцдаг хүнч тийм олонгүй. За тойрон бүжгээ хийя гэхээр бүтэн тойрон бүжиг хийхч одоо тийм боломжгүй мэдэхгүй. Ямар сайндаа би өөрөө зохиогоол ингээл хэвдэн Бурят хөтөлгөөн холбоо тэр үеийн Ахмад хүмүүсийн ингээд хэлж өгчээсэн 2 3 хөтөлгөөн дээр үндэслээд ингээд баяжуулаад ингээд тойрон бүжиг хийгээ явжсэн. Гэтэл одоо ингээд энэ болж байгаа энэ алтраг нь олон улсын их наадмыг харж байхад бол тэнд бол хичнээн олон мянган хүн оролцож байна. Ямар сайхан гоёл чимэглэл хувцс хунар болж байна. Ямар их сайхан баяр цэнгэн наадам болж байна. Хүмүүс өчнөө жил уулзаагүй өөр улс оронд амьдардаг ах トゥ найз нөхөд уулзалдж байна. Тэнд чинь маш их тийм юун тэр хувцс хунар байтгаа өчнөө сайхан дуунууд төрж байна. Жүжиг наадам одоо янз бүрийн соёл урлагийн бүх төрлийн одоо ингээд бүтээлүүд маш ихээр төрж байна. Бурятын соёл уламжлал урлаг бол маш их хөгжиж байна. Тэгээ энд бол жоохон ч гэсэн нэмэр болж ингээд түлхэгц болсон энэ алтраг наадмыг одоо ингээд тэр үед ингээд зүтгэж агаад зохион байгуулж яснаа бодоход бол одоо ингээд хараад ямар сайхан болов вэ? Тэр үед бид нар яаж илаа гэж бодохоор их урамтай сайхан санагддгийг. Энэ залуу хойш үед үеийнхөө залуучууд хүүхдүүдтэй бол хэл соёл Бурятынхаа хэл яриаг одоо өргөн цар хүрээтэйгээр эдэндээ зааж сургах тийм үүрэг бол манай ахмадуудад яг цэвэр тулгараад байгаа нь шууд мэдэгдэж байна. Манай залуу
бүгд дээсээсээ Стамбулдуудаасан үе өмжилж ирсэн энэ ардынхаа сайхан боохоор үжиг наадмыг өвлөн авч үлдээх юм. Хамгийн одоо чухал зүйл байна гэдэг. Ингээд энэ баяр үйл явдалд оролцож байгаа нийт уран сайханчид, нийт одоо настан буурлууд, нийт дүү нартай скрэдийн багцуудтай сайн сайхан хэрэгоё. Хэл боохоор яохор бүршиг. Яосаншла өвлөн уламжлал. Үндхнэ бахархала хэрэгэхэд энэ алдраган наадан шухал ашиг холбогдолтой болох. Энэ наадан өнгөрсөн үеийн өв соёлыг хадгалан хамгаалахын зэрэгсэ. Ирээдүйн хойш үед уламжлан үлдөг үн цэнтэй ажил болоод байна. Алдраган сэсэг шинжээ өндөг өгсөн. Өв соёлоо ходдон нандигэн хамгаалж, эв нэгдэлээ бататган эрхэм борязан оломнэ. Алдраган наатанда ондоошил дүүрэн хайхнаар надаар.